За Чингис хааны музейд одоо бид нар чи их хааныхаа том сайхан дүрийг одоо мөнхжүүлсэн байгаа. Тэгээд энэ нэлээд үнцэнтэй маш чухал одоо бүтээл болсон байна лээ. Тэгэхээр энэ их хааны маань энэ хөшөө энэ дурсгалд одоо ертөнцийн санд байгаа юу? Ер нь одоо нууц ишвэл ямар өртөгтэй бас ер нь ямар үнцэнтэй идвэ гэдгийг хэлж өгмөр. За ер нь тэгээд цаашдаа ер нь бас энэ ертөнцийн сангаар дамжуулаад үнцэнтэй бүтээл хийх, хадгалах энэ асуудал байх уу? Жишээ нь одоо энэ жил Өвөрнгай аймагт өндөр гэгэний маань 390 жилийн болсон. Тэгээ өндөр гэгэний ойд зориулсан өндөр гэгэний бас сэрэг дүрийг бүтээх бас үнцэнтэй бүтээл гаргах тухай ярьж байгаа. Тэгээд одоо бас тодорхой шалтгаануудаар ингээ хойшсон. Тэгэхээр энэ ер нь одоо амжилт олох уу? Ер нь ийм зүйлийг цаашдаа ийм үнцэнтэй зүйлийг хийж бас хадгалж явж болох уу гэдэг. Энэ дээр одоо хариулт өгөөч. Ягчин захирал хариулна. 4-р микрофон. За Монгол банкны Эрдэнэсийн сан сүүлийн 3 жилийн хугацаанд Монгол Улсын ерөнхийлөгч хурлсгийн санаачилсан Чингис хаан баримлыг бүтээлгсэн байгаа. За баримлыг Итали улсын Флоренц хотод бол яг одоо дэлхийн хамгийн шилдэг ур загвар хийцтэйгээр бүтээлгээд Чингисийн музейд бол залсан байгаа. Тэгэхээр энэ бүтээлийг хийхэд нийтдээ 105 кг малт орсон байгаа. Тэгэхээр шүтээнийг өөрийг нь бүтээхэд 5 кг малт, төрийн тамгыг бүтээхэд 99 кг малт орсон. За нийт ортог нь ойролцоогоор 30 орчим тэрбум төгрөг болсон байгаа. За энэ хөрөнгө бол Эрдэнэсийн санд бүртгэлтэй Чингисийн музейд үзмрийн хэлбэрээр байршиж байгаа юм бүтээл байгаа. За энэ оны хувьд бол бид нар өндөр гэгэний 390 жилийн ойд зориулаад дурсгалын зоосон мөнгөнд тэмдэгт бол гаргасан байгаа. За тусгаалсан ийм бүтээл бүтээх асуудлын хувьд бол бид нар онцгой анхаарч судалж үзэж шийдэхгүй бол бидний хувьд энэ бас тийм байн хийгдээд байдаг үйл ажиллагаа бол биш байгаамаа.